За тэгэхээр энэ өнөөдрийн яриагаар бол барааны тооллогыг хэрхэн хийх вэ? Ямар програм байвал дээр вэ гэдэг тал дээр ерөнхийдөө хүмүүс нэг жаахан ойлгох зүг гэж бодлоо. Энэ барааны тооллого гэх гэдэг бол хамгийн хүндрэлтэй, хамгийн их нерв барсан, их ажлын ачаал их шаардсан. За тэгээд тухайн нэг өдрийнхөө орлогыг хаасан их хүнд ажил байдаг. Тэгэхээр ер нь бол худалдагч ажилуулад хүнд бараагаа хариуцуулж байгаа ийм дэлгүүрт ажиллаж байгаа хүмүүст бол тооллого их шаардлага зүй ёсоор гарч ирдэг. Тийм тохиолдолд бол ер нь барааны тооллогыг хэрхэн хийх вэ? Яаж барааныхаа тооллогыг зөв хийж бүртгэлээ зөв гаргах вэ гэдэг бол одоо бараа тоолж байгаа, дэлгүүр хариуцж байгаа хүмүүсийн одоо толгойн өвчин болоод идэг. Тэгэхээр энэ тал дээр ерөнхийд нь яг товчхон гэдэм хэлж өгье гэж бодлоо. За тэгэхээр барааны тооллого хийхин тулд хамгийн нэгдүгээр асуудал мэдээж ингэрэг програм. Програм бол ерөөсөө маш ойлгомжтой, тэгээ маш цэгцтэй хүссэн үр дүнгуудыг хэлбэрхэн гаргадаг тийм програм байх хэрэгтэй гэдэг хамгийн ихний шалгуур. Тэгээд үүндээ програм дээр одоо энэ юу байх шаардлагатай юм бэ гэхээр хамгийн ихний ээлжинд бол барааныхаа өдөр тутмынхаа кассын тооцоо бол ерөөсөө өдөр тутамдаа шалгадаг байх хэрэгтэй програм. Тэгэхээр өдөр тутмынхаа кассынхаа тооцоо өдөр тутамдаа оройдоо дүн нийлээд таарад ингээд явдаг байжж дараагийн алхам зөв байх хэрэгтэй. Ер нь тооллого хийнэ гэдэг бол барааны үлдэгдлийг тоолж гаргана гэдэг бол ерөөсөө нэг барааны дутагдал зөрүүгүй барааг тоолдог байх. Энэ шаардлагыг л онцлон тавьдаг. Түүнээс барааны тооллого гэж нэгэд таамгаар за энэ нэг төдий багцаа байгаа. Энэ нэг иймэрхүү байгаа гэсэн тийм багцаалтсан тоо гаргаж ерөөсөө болохгүй. Тэгэх юм бол тэгж зовлогоо зовоод бие одоо нэгээс үүлээ үтсэн ажил шүү дээ. Тэр их хэцүү ажлыг тэгж худлаа үний юм хийхин төлөө тэгж ядарч байгаа хэрэг байхгүй. Тэр дээр бол тоолохгүй байсан дээр. Тэгэхээр тоо хийхэд бол эхний үлдэгдлийг хамгийн програмын кассын тооцоо эхний ээлжинд гардаг байх хэрэгтэй. Тэгээд барааныхаа хамгийн эхний ээлжинд эхний үлдэгдлээ зөв оруулж өгөх хэрэгтэй. Эхний үлдэгдлийг зөв оруулахын тулд хамгийн урдаар програмд эхний үлдэгдлийг оруулахын тулд заавал дэлгүүрээ хааж иж бүх бараагаа маш зөв тоолж эхний үлдэгдлийг оруулж өгөх хэрэгтэй. Тэгэхээр зөв тоолно гэдэгтээ зүгээр нэг хэлчих асуудал биш. Маш нарийн асуудал. Яагаад гэхээр нэг барааны эхний үлдэгдлийг тоолохын тулд жишээлбэл юу бараа гэж болно. Гэмтэлтэй, согогтой, дутагдал согогтой бараа, агтлах бараа гэж болно. Энэ тийм барааг бол шууд агтлаад тоондоо эхнээсээ оруулахгүй явах хэрэгтэй. Тэгээд агтлцгаад дараад нь засварлаад эргүүлээ зарах боломж байх юм бол засварлт юм уу? Тэгэхгүй бол энэ бараа за яг уу энийг үүчсэн тоонд оруулж игээ тоолчдөг. Эсвэл за энийг агтлчийг хасчихаа сүүлд нь оруулаад зарчихсан байдаг. Энэ бүхэн чинь барааны тооны чинь зөрүү гаргаа явуучих. Эхлээд тоолохдоо зэрэг баарахгүй зөв тоолно гэдэг нь юу вэ гэхээр дараагийн тооллого маань түрүүчийн тооллоготойгоо тулж явах хэрэгтэй байдаг. Тэгэхээр түрүүчийн тооллого эхний тооллого маань алдаатай буруу тоолцсон байх юм бол дараагийн тооллого түрүүчийнхээс зөрчихнө. Тэгэхээр аль тооллого нь зөв байгаа, аль сүүлийн тооллого нь зөв юм уу, түрүүчийн зөв юм уу гэдэг дээр хүн эргэлзээд нөгөө тооллоготой найдах хэцүү болчих. Тэгэхээр зэрэг хамгийн эхний үлдэгдлийг бол маш найдвартай зөв тоолно. Зөв тоолохын тулд яах вэ гэхээр зэрэг тухайн бараа тоолоход ганцхан хүн тоолдог. Бараа олон байгаа учраас аль болох олон хүн хамруулж богино хугацаанд олоолоод тоолох юм бол барааныхаа тоолгыг хурдан хийх шаардлага гардаг учраас
олуулаа тоолох шаардлага гардаг. Олуулаа тоолохдоо зэрэг хүн болгон яс яг тоолно гэж бас байдгүй. Яг дэлгүүрийн эзэн яг хийж байгаа нэг хоёр хүмүүс бол найдвартай хүмүүс бол байгаа л да мэдээж. Тэн дотор чинь тоолж байгаа бараг хайнга дутууд бол буруу тоолдог хүмүүс бас байдаг. Тэр найдвартай сайн тоолж байгаа хүн ч гэсэн зарим нэг тохиолдолд хүн гэдэг амьтан чинь алдаа гаргадаг. Тэгээд тэр юунаасаа болж санамсаргүйгээр алдаа гаргах тохиолдол байна. Жишээлбэл нэг хайрцагтай бараа байж хахад энэ хайрцагын дотор хайрцагийнхаа тоог хараад за 24-тэй гэж байна. Энэ 24-тэй юм байна. Цаана дахиад нэг тэдэн ширхэг байна. 24 дээр 5 ширхэг гэж за ингээд 29 юм байна. Тэгээд тоолцдог. Олон бараа тоолж байгаа юм чи энэ дотор нэг хайрцагтай барааж байгаа. Тэгээд тоолоод өнгөрчихнө. Гэтэл сүүлд нь нөгөө бараа чинь за эхний үйлдэлээ зөв оруулчихад дараагийн тоолгонд тэгээ зөрчихлөө гэхэд шалгаад үзсэн чинь нөгөө 24-тэй хайрцагтай байсан бараанаас нэг нь аваа залтсан байж магадгүй тохиолдол. Тэгэхээр барааны тоолго хийхэд тулд гол анхаарах зүйл юу вэ гэхээр хамгийн ихний асуудал юу гэхээр ерөөсөө агуулхад байгаа бараагаа маш цэгцтэй байлгах. Лангуун дээр байгаа барааг ч гэсэн нэг төрлийн барааг нэг дорн цэгцтэй хураачих. Энэ лангуун дээр энэ хэсэг нь багтахгүй болохоор талын тэнд нэ очиж тавьчихдаг. Тийм асуудал ерөөсөө байж таарахгүй. Тэгэх юм бол нэг тоолго хийхэд хүн нэг талын тоолоо явуулдаг, нөгөө өөр газар хураасныг тоолохгүй үлдээчдэг талтай. Тэгэхээр энэ бүгдийг тоолго хийхэд тулд яг хамгийн ихний ээлжинд цэгцтэй байх асуудал чухал байна шүү дээ. Ард агуулхад байгаа бараач яг нэг газараа бөөнд хэсэгтэй байна. Тэгээд нэг хайрцаг задлсан бол тэр хайрцагны ам задлаад нэгийг авсан бол тэр хайрцагны амыг задлж ашиглах. Тэр хайрцагаас нэгийг авчаа буцаагаад таглаад тавьчихдаг л бол тоолгонд тэр чинь бүтэнгээл тоологдчихдаг эрсдэлтэй. За тэгэхээр зэрэг ерөөсө барааны эмх цэгц хамгийн ихний ээлжинд чухал байх хэрэгтэй байна. Бараагаа тоолохдоо ерөөсө бараагаа тоолох гэж байгаа бол тоолго хийдэг л бол агуулхад байгаа бараа, лангуун дээр байгаа бараанууд бүгд эмх цэгцтэй хураагдсан байх хэрэгтэй. Яг байдаг байранд багтахгүй бол өөр газар талын хураана гэсэн ойлголт байж таарахгүй. Нэг задлцсан бүтэн хайрцагтай барааг задлаа зарах шаардлага гарах юм бол заавал амын задлж тавина. Энэ задлцсан гэдэг нь харагдахаар. Түүнээс ш задлаагүй бараанууд бол хайрцаг бол бүтнээрээ байх. Энэ зарчмыг хатуу баримталж явах хэрэгтэй. За тэгэхээр бараа тоолохын тулд хүмүүс бас ингэж боддог л доо. Барааны тоолохдоо тоолгын үлдэгдэл гаргахгүй тоолох. Энэ ерөөсөө амьдрал дээр нийцдэг юм блий. Барааг тоолохыг бол би бол олон жил тоолж нилээх зовлон өгдсөнгөө учраас иймэрхүү төлөө зөвлөгөө ярьж байгаа ш та бүхэнд. Тэгэхээр барааны үлдэгдлийг гаргахгүй тоолчдоор нөгөө барааг тоолж байсан хүн маань баримжаагүй тоолж байгаа учраас нөгөө барааны талынч тоолохгүй байж байгаа тохиолдол байдаг. Нэг 150 ширхэг барааны нэг 50-ын тоолцохол 100 тоологдоогүй үрээд ирдэг. Тэгэл баахан бараа тоолоод бүгдийн шивэл явж итэл нэг бараанаас 100 ширхэг цогтутаал яваад. Үгүй энэ яагаад 100 дутчдээ яасан хэсэг нь юу ч ахид тоолох гэрэг гадаг. Ахаад нөгөө бараа гэж хайх гэрэг гардаг. Нөгөө олон бараа гэж чинь захаасаа бол тоолоод зэгслээ явж явах үедээ л 150 ширхэг байгааг л харчихсан болвол үгүй 50-ын тоолцлоо 100 нишээ бусд нь хаана байгаа юм бол хайш штэ. Гэтэл нөгөө хайцагтай авдрандаа 100 ширхэгтэй бараа нь тэр чигээр өөр газар хураагдсан ч юм уу үзээгүйгээс 50-ын тоолоо явчихдаг. Дараад яг бараа бүртэх үед нөгөө бараагаа эргээд хайх хэрэг гардаг. Хаа нөгөө бараас хураацсан байгаа вэ? Гэх мэтлэнгээр хүндрэл чиглэл их учирдаг учраас барааны үлдэгдлийг гаргаж чадах бол хамгийн зөв арга юм шиг санагддаг. За ер нь бараа тоолно гэдэг асуудал маань зөвхөн дэлгүүрийн эзний ажил биш ээ. Энэ бол худалдагч тэнд ажиллаж байгаа худалдагчаас гэсэндээ цэвэрлэгч дарга нягтлан цөмөөрөө тоолдог ажил. Тэгээ бүгдээрөө тоолж байгаа учраас
хүн болгон тэн дээр хариуцлагатай ханддаг. Тэрүүн дээр хариуцлагагүй хандаад худлаа тоо тавьж ирэх хүн угаасаа тэнцэж байдгүй. Ер нь хүн ажиллуулж байгаа, худалдагч ажиллуулж байгаа дэлгүүрийн эзэн хүн гэдэг чинь тэр худалдагчтай итгэж тэрүүнтэйгээ хамтарч ээж нэг баг болж ажиллах хэрэгтэй. Энэ найдваргүй хүн энэ худалдагчийн бараг бид нэр өөрсдөө тоолох хэрэгтэй. Энэ худалдагч худлаа тоолж магадгүй гэдэг сэтгэлгээ байж таарахгүй. Тэр худалдагч гэдэг хүн чинь бас л амьдрах гал ер нь хүн болгон ч үнэн шудраг сайн ажиллахын төлөө амьдарч байгаа шүү дээ. Үнэхээр шудраг бус, үнэхээр найдваргүй хүн бол мэдээж ингэрэг дэлгүүрт ажиллах шаардлагач байхгүй. Эхнээсээ тэр чинь ойлгомжтой. Тэгэхээр хүн нүунийг нэгэнтэй л ажилуулаад, нэгэнтэй л хамтраал нэг зорилгын төлөө явж байгаа бол бүгд нэг сэтгэлтэй, нэг зорилготой биеиндээ итгэжээж, хүнд итгэжээж хүнээс итгэл хүлээж авдаг. Тийм учраас тэр ажлынхаа хамт олон бусад хүмүүстэй итгэж бүгдээрээ хамтарч бүгдээрээ тэр тоолгынхаа үр дүнг зөв тооцоогоо гаргахын төлөө чармааж ажиллах хэрэгтэй. Зөв тооцоо гаргахын тулд нэгдүгээр хамгийн эхний асуудал мэдээж ингэр худалдагч зөв зарах хэрэгтэй. Бараагаад өдрийн тооцоо, кассын тооцоо өдрөдөртөө нийлдэг байх хамгийн чухал шаардлага нь юу тавьж байгаа гэхээр тухайн өдөртөө тэр барааны борлуулалт юун дээр алдаа гаргахгүй зөв тооцоо өдөр тутамдаа нийлээ явах юм бол дараагийн алхам зөв байх хэрэгтэй байна. Тэр өдрийнхөө тэр тооцоон дээр жишээлбэл худалдагч бас л буруу хийх тохиолдол байж болно шүү дээ. Хүн гэдэг чинь санамсаргүй алдаа их гардаг. Санаатаагаасаа илүү санамсаргүй их гардаг байхгүй юу? Тийм учраас санамсаргүйгээр барааныхаа одоо хүнээс авах хариулт мөнгөөч буруу хариулчихсан ч байд юм уу? Эсвэл барааныхаа тоошхыг оруулахгүй нэг ширхгээ зарагдсан ч байд юм уу гэх хэмжлэнгээр судалдагч бол тухайн алдаа гаргасан байж болно. Тэр тооцооны өдөр тутамдаа учир нь олддог байх хэрэгтэй. Хоёрдугаар асуудал ер нь худалдагч найдвартай тэгж байхаас гадна нягтлан гэдэг хүн хамгийн чухал. Ер нь нягтлан гэдэг үг чинь одоо нягтлан гэсэн үг шүү дээ, тийм ээ? Нэг үндэс. Тэгэхээр тэр тоолоод гарч ирсэн барааны зөрүү гарчихлаад дутахад бол мэдээж ингэ хариуц учрыг нь олохын төлөө чармаах хэрэгтэй. Түүгээр орохгүй илүү гарчихсан барааг бас учрыг олох хэрэгтэй. Тоолсон барааны зөрүү нь илүү гараад ирнэ гэдэг бол энэ яг илүү гарчихсан юм байна гэд өнгөрөөдөг асуудал ерөөсөө байж таарахгүй. Нэг бараа яагаад илүү гарч байгаа юм гэвэл жишээлбэл 2 ижилхэн барааг кодын ам дураад буруу дээр нь зарчих тохиолдол байдаг байхгүй. Тэгтэл нэг өөрөө нөгөө буруу дээр зарагдсан код ч бүр хасахтай болчихсон бараа ч хасахтай болоод баахан зарагдсан байдаг. Нөгөө кодон дээр нь үнэн ижилхэнч байлаа гэсэн нөгөө кодон дээр дутагтай явчихдаг. Тэгэхээр илүү гарсан бараа яагаад илүү гарсан гэдгийг учрыг олоод нөгөө бараа ийшээ зарагдсан байна гэдгийг учрыг шилжүүлж өгж тооцоогоо хийхгүй бол энэ дутсны хасаад бай гэдэг байж болохгүй байхгүй. Тэгэхээр энэ худалдагч гэдэг хүн чинь бас л амьдрах гэж яваа хүн. Тэрүүнээс цалингаас нь хасна гэдэг бол асуудал бол маш харгас асуудал болж ирнэ. Мэдээж ингэ хүн ажилуулад тэр түүндээ бид хүн өгч байгаа цалингаа бүрэн өгч байгаа гэж бодно шүү дээ. Арга нь бол хасчих гэж бодохгүй мэдээж. Тэгтэл тэр тооцооны үлдэгдлийн зөрүү гэдэг юмныхаа учрыг л маш сайн олж тэр худалдагчийг л буруу нэг ясны хилмигдүүлж байгаа хэрэг шүү дээ. Үнэхээр өөрөөс нь дутаагаагүй бараг буруу юм хасчихгүй байхын төлөө тэрүүн дээрээ маш анхааралтай зөв тоолго их энэ тэр тооцооны барааны зөрүү гарч иж байгаа тооцоог нягтлан тэр үгдийг нэг үрчлэн хөөж тэр өдрийн татаа авал бүртгэл борлуулалт зардал задарсан ширхэгсэн актсан энэ бүгдийг нэг үрчлэн бүртгэж бүртгээгүй нөө алин дээр нь алдаа зөрүү гарч өгдөг нэг үрчлэн хөөж шалгадаг байж ижил тэр барааны үлдэгдлийг үнэхээр дутжээ гэдгийг бааргүй гаргаж ижил цалингаас тоосгох гэр гарна. Тэгэхээр энэ бүгдийг нарийн тоолж нарийн шүүж шалгана гэдэг бол нягтланд бол хамгийн чухал асуудал болж байгаа. Тэгэхээр энэ бараа тоолно гэдэг бол ер нь хамгийн амаргүй ажил бихнээсээ хийсэн маш хүнд ажил, маш хариуцлагатай ажил. Тэгээд үүнийг тоолоход жишээлбэл өдөр болгон барааг ер нь тоолохын тулд аль болох ойрхон олон дахид тоолж өгөх сайн байдаг.
ялангуяа 7 хоног тутам тоолоод байх юм бол бараа маань цэгцтэй болж ирдэг. Зөв тоологдоод явчихдаг. Тэгээд түрүү тоолгын хоорондын зүрхнүүд аль нь үнэхээр тэрний өмнө дутж ээж өмнө илүү гарч ээж түрүү тоологтойгоо харьцуулж үзэх. Ингэж ээж барааныхаа сүүлийн дүнгуудээ зөв гаргаж ирэх. Гэх мэтлэнгээр барааныхаа тоолгуудыг маш нямбаа сайн тоолж зэгцлэхийн тулд ойрхон тоолоод ирэхтэй зэрэг жишээлбэл юу байлаа гэхэд 9 сахар нэг дээр үед бол одоо жишээлбэл бүр 70 кг уурттай шуудатал ирдэг байлаа. Түүний чинь 7 хоног тутам тоолоод ирэхэд бол дахин хилээд авах шаардлагагүй болчихдог. Ерөөсөө 5 кг таслаад уутанд хэд авчихал энэ 7 хоногт энэ 5 зарагдсан түрүүчэн тэр 5-ууд нь байж байгаа. Ерөөсөө тэр ууттай 5 тэр тэдэн кг байж байгаа л 5-5-аар нь тоолоод тавьж жишээд. Ингээд бараагаа зэгслээд ойрхон тоолоод байх тэр бараа маань өмнө тоологдсон бараагаа ахид тоолох шаардлага байхгүй. Бүгд зэгцтэй хураалттай байж гэн сүүлийн зарагдсанууд гүйлгээнүүдэд тоолоо явчих. Ийм боломж бас нэмэгддэг. Тэгэхээр бараа тоолохын тулд аль болох ойрхон тоолж өгөх хэрэгтэй. Тэгээд тэр ойрхон олон тоолоод ирэх тусам хурдан тоолж эхэлдэг. Эхлээд тоолоход бол хэдэн цаг тоолдог байсан сүүлдээ хэдхэн минут нэг цаг дотор тоолоод дуусчих жишээний болоод эхэлдэг. Тооллогоос хурдан явагдаж эхэлдэг. За тэгээд ер нь бараа тооллого хийгээд ирэхдээ зэрэг олон тоолоод олон өдөр алдаа тоолох болгонд өдөр дэлгүүр хаагаад байна гэдэг бол хамгийн хүндрэлтэй асуудал. Дэлгүүрийг аль болох хаахгүй тоолох бол одоо хамгийн чухал. Тэгээ хаахгүй тоолохын тулд яах вэ гэхээр одоо жишээлбэл одоо би тоолгын програм дээр ингэж бодолтой хийх бодолтой байгаа. Бараг маш их олон тасаг тувааж бүртгэмээр юм байна гэж бодож байгаа. Тэгээд олон тасаг тувааж бүртгээд тухайн нэг өдөртөө 1-2 тасгаа тоолдог. Өдөртөл тоолоод байдаг ч байдаг юм. Нэг хэд хоногт нэг сардаа нэг эхний нэг 5 хоногт тоолгоо хийгээд дуусчихдаг ч юм уу. Хуваагаад. Тэгэхээр нэг өдөрт одоо жишээлбэл нэг 2-3 тасагтаа олоод тэр 2-3 тасагт тоолгыг өглөө ирээл дэлгүүр нээхээс өмнө лангуу дээрх бараануудаа урдаар тоолцоол. Тэгэл дэлгүүр ажиллаж явах үед агуулгынхаа бараг тоолоо явуулдаг ч юм уу. Гэх мэтлэнгээр аль болох хурдан цэгцтэй тоолох тал дээр туршлагажаад эхэлдэг. Ийм маягаар тоолгын бүртгэлийг барааны тоолгыг бол ер нь ийм цэгцтэй зөв барьж авах бол одоо хамгийн чухал байдаг. Хамгийн эхний ээлжинд тэгэхээр бараа зөв тоолдог байхын тулд хамгийн гол баримтлах юм бол эхний үлдэгдэл зөв байх хэрэгтэй. Эхний үлдэгдлийг бааргүй зөв болгоцсон байхад дараагийнхаа тоолгыг эхний үлдэгдэл рүүгээ шахаад тоолоо явдаг учраас эргэлзээ гарахтай харьцангуй бага байдаг. За тэгээд барааны тоолгон дээр өөр нэг анхаарч явах юм бол ерөөсөө тэр гэмтэлтэй аахтлах ийм бараануудыг бол цаг тухайн үед нь шийдвэрлэж явах хэрэгтэй. Нэг бол ерөөсөө аахтлаа шууд тусдан хайрцаг хийгээ явждаг. Тэгээд тэр тусдаа аахтсан бараануудаас эргүүлээд засварлаад борлуулалтанд оруулахаар бол эргүүлээд орлого аваа явждаг ч юм уу. Гэх мэтлэнгээр эхнээсээ ерөөсөө ялгаатай байхгүй бол за дараад нэг техник хэрэгэлж яваад хүнд их төөрөгдөл учруулдаг. За ийм маягаар тоолгын тал дээр анхаарч явахад энэ тоолго гэдэг юмыг бол зөв барьж хахад хамгийн чухал байдаг. Нэг иймэрхүү юмуд хэлж өгье. За тэгээ энэ тоолго гэдэг асуудал бол маш олон юмнаас шалтгаалдаг л да. Борлуулалт, бүртгэл, тэгээд тоолго, тэгээд тэрнийхээ аагталт, нөгөө татан авалт, нөгөө юуныхаа тоолох тэр юм уу хариуцлага гэх мэтлэг хураа цэгцлэг гэдэг их олон юмнаас шалтгаалдаг. Энэ бүгдээсээ үндэслээ тэр бүгдийг цааш нь дэлгэрүүлээ бол ялангуяа хүмүүсээс гардаг алдаануудыг бол яриад барамгүй болов. Кассан дээр сууж байгаа хүн ямар алдаа гаргадаг, тоолж байгаа хүн ямар алдаа гаргадаг, сүүлд нь нягтлан ямар алдаа гаргадаг, юуг нь онцолж харж шалгаж явах ёстой. Гэх мэтлэнгээр маш олон нарийнууд байдаг. Тэгээ тэр бүгдийг бол одоо энэ дээр нушаа явах юм бол мэдээж ингэрэг зарим хүн дээр тэр нь тохиолдохгүй асуудал байж болно. Зарим нь бол тэр асуудлуудыг ингээд яриад явахдаа хитрхэн уршсан их юм болчих учраас ерөнхий тоолгон дээр анхаарах иймэрхүү юмнуудыг
нэг хэлээд өгч гэж бодлоо. За тэгээд програм хэрэгжилж байгаа, бизнес эрхэлж байгаа та бүхэнд бизнесээ амжилт хүсье.